э책 후 에륜 순순히 내랄드랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Тобиагийн номноос хийх нэгдүгээр уншлаг. Медиад ирээд Экбатанд ойр байхад Рафаэл хүүд Тобиа дүү минь гэв. Хүүг би энд байна гэхэд энэ шөнө бид танаа хамаатан Рауэлийн хонно гэв. Экбатанд очоод Тобиа Азараа ах минь намайг Рауэл ахынд хүргээд өгөөч гэхэд Азараа түүнийг асарт суух Рауэл дээр хүргэж өгөхөд Тобиа түүнтэй төрүүлэн мэндэлэхэд тэрч хариу мэдлэн гэртээ орохыг хурав. Хэсэг зуур ярилцаад Рауэл гэрийн зарцдаа хураг дөхөөрж зоог бэлтгийг татгав. Бүгд угаал үлдээд зоогийн ширээнд сууцгаав. Тобиа Рафаэлд Азараа ах минь Рауэлээс охин Сараг надад эхнэр болгон гуйж өгөөч гэхийг Рауэл сонсоод залуу хүүд хамаатан минь эдэн уун цэнгэн баяс хүү минь чамаас өөр хинч Сараг авах эрхгүй. Миний хувьд түүнийг чамаас өөр эрд өгөхгүй. Гэхдээ чамд үннийг хэлэхэд би түүнийг 7 удаа нөхөрт гаргах гэж оролдсон боловч бүгд хормын шөнө нас барцгаасан юм. Харин хүү минь чи эхлээд эзэн та хоёрыг ивэ гэв. Тобиа таныг шийдвэрийн гаргахтал би юу ч идэж уухгүй гэхэд Рауэл таалаар чинь болъё. Мосегийн номд бичсэнчлэн тэр одоо чинийх бөгөөд Тэнгэр өөрөө үнэх хүсжээ. Би ч бас түүнийг чамд даатхан үгүй. Одооноос эхлэн тэр чамайг хайрлаж, чи ч түүнийг хайрлаж бай. Тэр өнөөдрөөс эхлэн үүр чинийх байх болно. Тэнгэрийн эзэн энэ шөнө та хоёрыг хамгаал өөрийн хишиг болон амар амгалангаа хайрлах болтугай. Химээгээд охин Сараг дуудан ирвэл гараас нь хөтлөн Тобиад өгөө. Би түүнийг чамд даатхан өглөө. Мосегийн номд заасанчлан түүнийг чамд эхнэр болгон өгж байна. Түүнийг авдаа. Охиныг маань эцгийнхээ гэрлүү сайн санаа өвөрлөн аваад явдаа. Тэнгэрийн эзэн та хоёрын аян замыг амар тайван байлгах болтугай гэж өрөө. Рауэл Сарагийн эхийг дуудан хуулиас заас авчруулж Мосегийн хуулийн дагуу охиноо Тобиад өгсөн тухай бичиж гэрлэлтийн гэрээг бичив. Үүний дараа тэд идэж ууцгаав. Рауэл эхнэр Эднаг дуудана ирүүлээд хайрт минь 2 дахь өрөөг бэлдэж Сараг тэнд оров гэдлээ. Эдна нөхрийнхөө хэлсний дагуу өрөөнд ор засна охиноо оруулаад түүнийг өрөвдөн уйлж нулимсаа арчин байж зөрөгтэй бай охин минь. Тэнгэрийн эзэн чиний шаналлыг баяр хөөр болгох тугай. Сэтгэлэн байр охин минь хэмээгээд гарав. Охины эцэг их өрөөнөөс гарч хаалгыг хаав. Тобиа оронд ороод их нэртэй хайрт минь босоод ир. Хоёулаа эзэнд биднийг ивэн хамгаалахын гуйн залбирцгаая гэв. Сара орноосоо бус тэд ивэл хамгааллыг ирэн залбирцгаав. Өвөг дээдсийн минь Тэнгэр бурхан та ирүүлдэ. Таны алдар үр мөнгө өрөвдөх болтугай. Бурхад болон бүх бүтээлүүд таныг мөнхөд магтах болтугай. Та Адамыг бүтээж түүнд тусдын болгуулахаар Еваг эхнэр болгон өгсөн. Энэ хоёроос хүн төрлөختөн үүссэн билээ. Та эр хүн ганцаараа байх ёсгүй. Түүнтэй адил түүний туслагчийг бүтээ хэмээн хэлсэн билээ. Эзэн минь би Сарад шунан тачаалснаасаа бус. Харин зөв сэтгэлээр эхнэр болгон авч байна. Түүнийг болон намайг өрөвдөж аль жаргалтайя хамтдаа үтлэхийг минь зөвшөөрөөч. Тэгээд тэд хамтдаа амен. Амен хэмээгээд унтахаар эвтцгээв. Маркийн бичсний дагуу сайн мэдээний ариун талаас уншлаа. Хуулийн багш нарыг нэг ирж тэдний маргаалтыг сонсоод Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж түүнээс ямар тушаал бүхний эхэнд байх вэ гэж асуулаа.
Есүс эхнийх нь Сонс Израиля. Бидний Тэнгэр бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи Тэнгэр бурхан эзнээ бүх зүрхүү, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хэрэл гэсэн нь юм. Чи Христос өөрийн адил хэрэл гэсэн нь 20 дахин юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. Хуулийн багш түүнд тийм ээ багшаа. Тэр бол ганц бөгөөд түүнээс өөрөө байхгүй гэж та үннээр айдлаа. Түүнийг бүх зүрхүү, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хэрлэж Христос өөрийн адил хайрлах нь бүх шатааттай хэл хийгээд нядлаа таглаас илүү чухал юм гэв. Түүний ухаалаг хариулахыг Есүс хараад түүнд чи Тэнгэр бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэнч дахиж түүнээс юм асууж зүрхэрсэнгүй. Эзний үг. Таны үг миний хөл дэх тэнлүү, миний замдаг гэрэл. Эзэн бид ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баяр баясгалан хэлээ болтугай. Амен.